байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Линкс тарот байна. За яг миний хувьд болохоор яг YouTube хийн гэж бодоод амар удаан явсаар хагаад за яг ерөөсөө яг одоо л эхлүүлэе тэгээд хамгийн анхны бичлэгээрээ 10 дугаар сарын мэрэг гэсэн сэдвээр та бүхэндээ уулзж байгаатаа маш их баяртай байна. За тэгээ өнөөдөр би та хэдэд болохоор 3 групп бэлдэж өгсөн бөгөөд за тэр 3-аас яг одоо удахгүй дэлгэцэн дээр харуулахаар за бичлэгээ төр зогсоож жогоод анхаарлаа төвлөрүүлээд группээ сонгоод ороод ирээрэй. За 1-р группийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За хэдүүлээ болохоор эхлээд энергийн шалгалтыг хийж өгье. За 1-р группыг сонгосон хүмүүсийн маань яг одоогийн байдлын энерги нь яг юу юм яг ямар байгаа юм бол та хөзөр газар олчлаа. Окей. За. Энергийн шалгалтыг нь хийж өгье. За ингээд харахад бол за яг одоогийн байдал уг нь бол сайн. Гэхдээ та хэдийн яг мэдрэмж чинь болохоор жохон их тийм төөрсөн ч юм уу эсвэл жохон эргэлцсэн за би яг зөв замаар явж байгаа болов уу гэсэн яг нэг тиймэрхүү мэдрэмжүүд бол байгаад ах шиг байна. Гэхдээ ертөнцөөс бол яг таны яг одоо явж байгаа замыг чинь за хэрвээ та сонирхож байгаа зүйлийг хийж байгаа бол эсвэл ямар нэгэн ажил төрөл ч юм уу ер нь бол танд ингээд за энэ яг ингээ миний заяагцсан зүйл мөн болов уу гэж эргэлзэж байгаа бол ерөөхдөө мөн гэж гарч ирж байна. Яг ертөнц сахиуснуудаас нь бол яг танд нэлээд сайн дэмжлэгийг бол өгч чадж байгаа. Энийг бас та тодорхой хэмжээгээр яг мэдэрч байгаа ч гэсэн яг сүүлийн үед жоохон эргэлзээд байсан юм болов. Тэрнээс биш бас за яг бүгд биш ч гэсэн яг ингээд таны сансан бодсон зүйлүүд бол яг эхнээсээ яг биелээд эхэлж байгаа танд ч гэсэн баг багаар мэдэгдэж байгаа байх. Тэгтээ яасан бэ гэсэн чинь таад маань сүүлийн үед жоохон их тийм амар тийм өөрсдөөсөө илүү нэхэд гэж ягаад ч юм амар тиймэрхүү мэдрэмж орж ирээд байхыг ингээд харахаар таад маань одоо энэ дээр харж байгаа бол ингээд таны урд уг нь ингээд магадгүй хийж амжуулах ажил төрөл юу гэдэг тиймэрхүү юмнууд ингээд зөндөө байгаа мөртлөө за би дахиад юу хийж болох вэ? Би яг ямар талаараа яаж илүү өөрийгөө хөгжүүлэх вэ гэд энэ нь бас нэг тийм жоохон өөрийгөө хүчлээд байна ч гэх юм уу. Бас яг эннээсээ болоод жоохон стресстэй байж магадгүй. За эсвэл бас яг шууд утгаараа та хин нэг ингээд танаас ингээд урвсан юм шиг санагдаал тэрнээсээ болоод та бас тэр хүнд амар гомдсон байж болно. Эсвэл та яг хин нэгэн танд ингээд худлаа ярьсныг бас олж мэдсэн байж болно. Ямар ч байсан нэг тийм яг ямар нэгэн хүнийг эсвэл яг альва нөхцөл байдлыг яг харах өнцөгчн болохоор за энэ угаасаа юу ийсэн миний юм биш байсан юм байна штэ. Эсвэл энэ хүн надад угаасаа ингээ худлаа ярьсан байсан юм байна штэ. Гэсэн нэг тиймэрхүү байгаад байх шиг байна. Тэгээд энэ нь болохоор яг шууд утгаараа хүн хоорондын харилцаан дээр байсан байж болно. Хайр дурлал дээр байсан байж болно. заавал биш. Гэхдээ бас яг ажил төрөл, карьер,
За ямар ч гэсэн ингээд хүн хоорондын яг харилцааны асуудал бол та хэдэд бас гарсан байж болзошгүй маа. За ерөнхийдөө энергийн шалгалт нь бол нэг иймэрхүү байна. Уг нь бол ингээд яг одоогийн нөхцөлд ингээд таны сансан юмнууд цаанаас амар хурдан бүтээд явах боломжтой. Гэхдээ магадгүй бас яг энэ яг нэг хүнд эсвэл альва нэг нөхцөл байдалд яг тээцэн гомдол уур эсвэл яг энэ нэг өөрийгөө хүчлээд байгаа байдал за бодит байдалтай жоохон эвлэрэхгүй байгаа байдал чинь бас яг та хэдий одоо та хэд янз бүрийн хүслээ биелүүлэхээ хичээгээд байгаа ч гэсэн яг энэ энерги чинь бас хаагаад байж болохоор юм шүү. За одоо болохоор хэдүүлээ. За 10 дугаар сард юу болох вэ? 10 дугаар сард ер нь ямархуу үйл явдлууд яг таны амьдралд илүү чухал байхаар юм гэдгийг харж өгье. Okay, Four of Wands бураарч гарч ирсэн. Okay, Lovers гарч ирсэн. Сард юу болох юм болоо? Seven of Coins. Okay, Ace of Swords. Okay. За яг хэрвээ одоо яг хостайч байсан, хосгүйч байсан хүмүүс хэрвээ ингээд хин нэгэнтэй харьцаж байгаа бол эсвэл хин нэгнийг крашлаад ч юм уу. За эсвэл та бас удахгүй танд шинэ хайр дурлалын бас боломж орж ирэхээр бол харагдчихээн. За эсвэл одоо краштай байгаа хүмүүс маань краштайгаа харилцаагаа илүү дээшлүүлэх ч юм уу. За эсвэл яг шинээр краштай болох. За эсвэл хостой хүмүүст маань бас яг ингээд хайртайгаа яг шинээр яг амьдрал чинь эхэлж байгаа юм шиг ерөөдөө тиймэрхүү мэдрэмж амар их байна. Гэхдээ уг нь Lovers гэдэг энерги амар гоё байгаа хэрнээ яг зингээд цаана нь байгаа жижиг сажиг асуудлууд айгүй их байна гэх юм уу. За 10 дугаар сард болохоро за ямар нэг ойлгомжгүй асуудал гарч ирж магадгүй. Эсвэл яг окей ингээд ойлгомжтой байсан асуудал нь буцаад ингээд ойлгомжгүй жоохон зүг чийггүй болчих гээд байж магадгүй. Тэр утгаараа бас та хэд маань яг таны ингээд төлөвлөж исэн юмнууд чинь бас жоохон санснаар чи ирэхгүй ч юм уу эсвэл ингээд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тий. За хайр дурлалын хувьд гэвэл за нөгөө хүнтэйгээ би жоохон өөрөөр харьцаж үзэхгүй бол болохгүй юм байна да гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол бит хоёрын харилцаа ингээд наашаачгүй цаашаачгүй болцоод байна гэсэн яг тиймэрхүү мэдээлэл бол орж ирж байна. Тийм энэ нь яг ерөөхдөө хүн хоорондын харилцаа за тэр дотроо яг хайр дурлалтай нэлээд холбоотой байх магадлалтай бол байна. За тэнгүүтээ яг энэ эргэлзээнээсээ болоод энэ харилцаа маань эргээд яг ингээд бүтэхгүй ч юм шиг санагдаад за тэр утгаараа бол ингээд жоохон шантрах ч гэдэм юм уу эсвэл жоохон амралт аммаар санагдаад тий яг нэг тиймэрхүү байдалд орчих гээд байж магадгүй байна. Яагаад ингээд за ингээд харсан ч бас та хэд маань одоо юу хин хэрвээ хин нэгэнтэй айгүй тийм урт удаан хугацаанд бас харилцаатай байсан бол яг ийм ойлгомжгүй байдал нь та хэдэд бол нэлээд хэцүү санагдана. Ягаад тэгэхээр та хэд маань уг нь ингээд
яг энэ дээр харж байгаа бол би энэ ингээд модыг тарих гад зөндөө их зоос цаг зав сэтгэл мөнгө бүх юмаа хийгээд усаар ч гэсэн услаад байхад яагаад энэ нөхцөл байдал маань ерөөсөө урагшлахгүй байгаа юм бэ гэсэн яг нэг тиймэрхүү нэрэг орж ирээд байна. Бас нэг бодлоо нэг тийм жоохон гомдлсон ч гэх юм уу те. Тийм тэнгуүтээ яг ойлгомжгүй байдлаасаа болоод төлөвлөгөө өөрчлөгдснөөсөө болоод та хэд маань бас өөрсдөө жоохон ойлгох тал дээрээ за тэр тусмаа бусдад өөрийнхөө үзэл бодол санаа мэдрэмжээ яг чөлөөтэй илэрхийлэхээр бас жоохон гацалттай болох гээд ээж магадгүй бас та ягаад ч юм хүмүүст ингээд яг өөрийнхоороо байхаас за эсвэл ингээд хамаагүй үг хэлээд нөгөө хүнийг гомдоочих үедээ гэсэн яг нэг тиймэрхүү нэрэг орж ирээд байна. Бага зэргийн айцтай ягаад гэхээр ойлгомжгүй байдал нь таныг ингээд жоохон тавдахгүй болгочихж байгаа. За тэгэнгүүтээ за энэ хэрвээ ингээд ажил карьерийн хувьд байх юм бол уг нь ингээд танд амар олон бас ажил карьерийг яг өсөж дэвжих боломжууд гарч ирнэ. Тэнгүүтээ яг таны хамтарч ажиллаж байгаа хүмүүс юм уу яг ажлын газрын хүмүүстэйгээ за эсвэл яг ажил дээр нь ийм нэг жоохон тийм амар чиглэлгүй сонин асуудал яг гарч ирэх гээд байгаа юм шиг харагдлаа. Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг яг шийдэл нь тодорхой биш мөртлөө ингээд амар урт удаан хугацаанд одоо юу хийгээс хурдан шийдэхгүй бол яг урт удаан хугацаанд жоохон хүндрэх гээд байгаа асуудалч гэдэг юм уу те. За бас яг тиймэрхүү байна. За ерөнхийдөө ягаад ч юм энэ групп маань жоохон хүн хоорондын харилцаан дээр яваад байгаа мó да гэж харлаа. За энэ үзэрнүүд дэшээ тавиад за одоо болохоор яг ажил хайр дурлал мөнгө гээд яг 3% хагаад гаргаад ирээ. Ягаад тэгэхээр энэ дээр бол яг амар их холилдсон нэрэг байна. Яг нэг хайр дурлал юм шиг ажил карьер юм шиг. За нэгдүгээр группийн маань яг 10 дугаар сарын ажил карьер ямар хөө байх юм болоо. Окей, ажил дээр нь дахиад нэг карт окей баярлаа. За одоо болохоор за 10 дугаар сарын за нэгдүгээр группийн маань хайр дурлал ямар хөө байдалд очих гээд байна. Ямар хөө байдалд очих гээд байна. 10 дугаар сарын окей. Бас ингээ харахаар амар адилхан энергитэй хөтөрнүүд гарч ирж байна. За окей. 10 дугаар сарын 1-р группийнхны маань мөнгө санхүү ямар байх вэ? Мөнгө санхүүгийн хувьд окей нэг авлаа. Окей, ойлгомжтой. За эхлээд яг ажил карьерээс нь явъя гэж бодлоо. За ажил карьер дээр яалтчгүй нэг тийм яг өнгөрсөнд шийдэгдэж дуусагдаагүй одоо юу дуусаагүй байсан асуудал дахиж сөхөгдөж гарч ирэх магадлал бол өндөр байна. Ягаад тэгэхээр энд яг энэ хоёр хүзэр маань бол яг ингээ хоёулаа өнгөрснийг илэрхийлсэн хүзэрнүүд байна. Тийм ерөнхийдөө бол өмнө нь ингээд
яг ажиллаж дуусаагүй байсан эсвэл яг ингээ шийдэгдээгүй бас ингээ мөнгө санхүүгийн талаараа асуудалч тэр яг бас яг таны санаа зовж исэн асуудлууд яг дахиад яг сөхөгдөж гарч ирээд за тэгээд яг яг энэ дээрээ бол жохон их тийм баг зэрэг хэдэн хоног эсвэл 2-3 7 хоног жоохон гацалттай байж магадгүй байна. За окей. Тэгтээ бас яг таны талаас ингээд яг хэрвээ энэ нөхцөл байдал дээр яг таны хийж чадах зүйл байхгүй гэж үзэж байгаа бол та бас энэ дээр хэтэрхий стресстэй хэрэггүй гэсэн үг. Энэ бас яг энэ ажлын хэсэг нь гэх юм уу? Бас яг ингээд таны өмнө нь ингээд яг ингээд та алдаа гаргацсан юм шиг санагдаад байсан болохоор энэ асуудал бас танд яг аюу хүнд туссан байх гэж харж байна. Ер нь бол яг ингээд сэтгэлээрээ ч тэр яг материаллык байдлаараа ч тэр ер нь ингээд яг харамсаж байгаа харагдчихээн. За тэнгуүдээ би болохоор сая за тэгвэл 1-р группийнхан маань энэ нөхцөл байдлыг яг шийдэл нь юу байна вэ гэж харсан чинь яг танд бол одоогоор яг хийж чадах юм хараахан байхгүй байх 10-р сард ч гэсэн ер нь бол яг хэсэгтээ ингэж жоохон энэ асуудал маань сөхөгдөө жоохон шийдэгдэхгүй явах байх гэж харагдаж байна. Гэхдээ та энэ дээр бол тийм ер нь бол яг таны хийж чадах юм байхгүй гэж бодож байгаа бол энэ дээр хитрхи их анхаарлаа өгөөд эсвэл яг энэ асуудал ирээдүйг чинь шийдэх юм шиг их санагдаж болохгүй нэ. Тэгэхээр яг хуу санаа зовхгүй нь буруу гэсэн үг бол биш. Зүгээр яг гоё дундчиг бариад за тгээ явах нэ. За хайр дурлал дээр маань за энэ Ace of Swords маань дахиад гарч ирсэн байна. Тэгэхээр хайр дурлал дээр ялтчгүй л за синглч байх, хостойч бай. Яг ингээд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байна. Эсвэл танд яг амар их өөртөө итгэх итгэл дутчихин, зориг дутчихин, өөрийнхөө бодсон сансан юмнуудаа хэлж чадахгүй байна. Жохон айгаад байгаа юм шиг харагдлаа. Ягаад ч юм. Тэгтээ ерөнхий энерги нь болохоор ингээд яг таны хосын харилцаач бай, крашийн харилцаач бай. Яг таны санснаар бол эргэх бүрэн боломжтой байгаа. Тэгтээ зүгээр яг энэний цаана гарч болох асуудал нь гэвэл энэ өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа байдал. За эсвэл нөгөө хүн чинь бас танд ойлгомжгүй байдлыг өгөх гэдэг зүйл дээр бас гацсан байж болно. За эсвэл бас энэ группыг сонгосон хүмүүсийн яг цөөхөн хувийн хүмүүс маань бас холбоо харилцаагүй байгаа хайр дурлал асууж иж болно. Хэрвээ тийм бол ямар ч байсан 10-р сардаа хайр дурлалтай бол ингээд иймэрхүү жижиг сажиг асуудлууд байгаа ч гэсэндээ та бол яг жаргалтай байж чадна, мэдрэхийг хүссэн зүйлээ мэдрэх бол бүрэн боломжтой гэж энэ дээр гарч ирж байна. За мөнгө санхүүгийн хувьд гэсэн чинь за ерөнхийдөө 10-р сарда та хэд маань нэлээд амжилттай ажиллах боломжтой харагдаж байна. Жинхэнэ нөгөө нэг яг мөнгө санхүүгийн тавьсан зорилгоудаа эхнээс нь маш амжилттайгаар биелүүлээд явахаар харагдаж байгаа болохоор яг мөнгө санхүүгийн яг дийлэнх хэсгээр бол нэг амар санаа зовоод хэрэггүй гэж хэлмээр байна. За тэгтээ за зарим яг мөнгө санхүүгийн асуудал энэ эднэр бол техник амар том асуудлууд бол биш. Яг таны сансан бодсноор бас зарим зүйлс жоохон төлөвлөгөөнөөс өөрчлөгдөх, жоохон өөр хэм маягаар мөнгөө цугтуулах хэрэгтэй болдог ч юм уу. За эсвэл гинтийн тийм
жижиг сажиг зардлууд бол жоохон гарах гад байж магадгүй. Тэгтээ ерөнхийдөө таны орлого бол яг зарлагаа яг хамаагүй илүү давцсан бол харагдаж байгаа болохоор энэ дээр нэг бас амар санаа зовоод байх хэрэггүй юм шиг байна. За ерөнхийдөө ингээд яг хамаг хүзэнүүдээ харахаар за яг энергийн шалгалтын дээр ч тэр за яг 10 дугаар сард юу болох вэ гэд харсан ч тэр та бүхний хувьд бол энэ хүн хоорондын харилцааны асуудал нэлээд чухал асуудал болж гарч ирэх нэ. Ерөнхийдөө яг энэ сэдвийн талаар ингээ асуудлууд дахиад сөхөгдөж гарч ирнэ. Тэгтээ тэрнийхээ хажуугаар та бас ингээ зөндөө олон зүйл ойлгож аваад зарим нэг зүйл нь бас ингээ таг гацхгүй шийдэгдэнэ гэж бол орж ирж байна. За тэгээ 1-р группийг сонгосон хүмүүсийн мэрэг маань бол иймэрхүү байна. За тэгээд нэмэлтээрээ болохоор би за юун дээр анхаарах вэ? Танд 10 дугаар сард юун дээр илүү боломж гарч ирэх вэ? За тэгээд зөвлөгөө гээд бас өгч байгаа. За тэг хэрвээ та бүхэн манай нэмэлтийг авахыг хүсвэл манай Instagram хаяг руу бичиж болно. Би бүх мэдээллийн description дотор үлдээчи. За тэгээд та бүхэндээ 10 дугаар сарда маш өндөр ажил, сурлага, яг хайр дурлал те яг бүгдэн дээр нь амжилт хүсье. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. За 2-р групп сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр надтай энд хамт цуг байгаад баярлалаа. За хэдүүлээ эхлээд энергийн шалгалтыг хийж өгье. 2-р группийг сонгосон хүмүүсийн маань одоогийн энерги нь яг ямархуу байна вэ? Creative. За та хэдэн маань одоогийн энерги болохоор амьдралд нь маш тийм том өөрчлөлт орох гээд яг сайн муу үйл явдлуудыг бол туулаад явж байгаа харагдлаа. Ягаад тэгэхээр энэ яг энэ үхэл гэдэг өөрчлөлт бол ер нь бол яг шулуун хийлэхэд бол амархан байгаад байдаггүй. Туулж давж гарах хэцүү үеуд зөндөө байдаг. Яг нэг юм үхсэн юм шиг мэдрэмж авах тий. Амар тийм хэцүү үеүүдийг мэдрэх үеуд зөндөө байдаг. Тэгтээ яг энэ өөрчлөлтийн дараа бол яг та хэдийн маань амьдралын яг шинэ бүлэг, шинэ чаптер эхлэж гин гэж ойлгож болно. Тэгэхээр яг одоогоор амар юм хэцүү муухай надаа ягаа юм болоод байгаа юм болоо гэдэг ч юм уу. Яг нэг тиймэрхүү өөрчлөлтүүдийг давж гарч байгаа болохоор ер нь бол нэг амар гоё санагддгүү. Тэгтээ дараа нь бол таад бүр амар гоё амьдрал хүлээж ийн. Амар өсөр дэвших боломж бас зөндөө байна. Энэ үхэл гэдэг карт маань болохоор хүний амьдралд яг амар чухал зүйлсийг ойлгуулж өгдөг. Тэгэхээр та бас яг одоогоор яг бүрэн дүүрэн ойлгоогүй байгаа ч гэсэн цаашдаа ер нь бол бас ойлгох хандлага бол байна. За тэгээд яг энэ группыг сонгосон хүмүүсийн маань хувьд яг гал энерги амар төлхөө байна. Тэгэхдээ заавал галын орттой байх шаардлагагүй. Заавал бас тохирох бас шаардлага бол байхгүй. Та хэд маань сүүлийн үед ер нь бол нэлээ их ажил төлөвлөж байгаа байх. Нэлээ их яг ирээдүйн зорилгоо дахиж шинжилсэн ч юм уу. Яг нэг тиймэрхүү ажлуудыг бол хийсэн байх гэж харж байна. Эсвэл яг ингээд аливаа нэг нөхцөл байдал дээр та хэд маань яг ингээд ийм за миний тэр төлөвлөгөө бүтлгүүтүүл надад дахиад ийм нэг төлөвлөгөө байна гэсэн дандаа ийм нөөцтэй байдаг болцсон байна гэх юм уу.
Ер нь бол бас яг өнгөрсөн сарууд ч юм уу нэлээд удаан бодож явсан зүйлсээ одоо бас яг үйл хөдлөл болгоод хэрэгжүүлээд явж байгаа болов уу гэж харлаа. За тэгэнгүүтээ очлаарай. Йоо. За тэгэнгүүтээ болохоор гэхдээ та хэд маань яг ингээд төлөвлөсөн байгаа хэрнээ бас яг хаанаас нь эхэлж ажлаа амжуулахаа мэдэхгүй байх шиг байна. Хаанаас нь эхэлж зорилгоо яг зөв алхахаа мэдэхгүй байх шиг байна. Жохон уучраа олохгүй байна гэх юм уу? Яг нэг юм жохон төөрөлдсөн яг хаашаа явахаа мэдэхгүй. Яг нэг зүг рүү явахаар ингээ нэг буруу тишээ яваад байгаа ч юм шиг санагдаад энэ тал дээрээ бол ялцчгүй жохон эргэлзээтэй бол байна. За энергийн шалгалт маань ерөөхдөө нэг иймэрхүү бол байна. За одоо болохоор хэдүүлээ 10 дугаар сард юу болох вэ гэдэг талаар авч үзье. За 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань 10 дугаар сард ямар үйл явдлуудыг чухал вэ? Ten of Swords. Okay. Knight of Coins, Tower. Six of Swords. Нилээн том үзэрнүүд нь илүү их мэдээлэл өгч чадчихээн. За окей, ийм байна. Миний яг шууд нүдэн тусаад харсан зүйл гэвэл та хэд маань 10 дугаар сард шийдвэр гаргах шаардлагатай болох нэ. Ямар нэгэн нөхцөл байдал дээр гаццсан. За эсвэл энэ дээр бас өнгөрсний дуусаагүй асуудлууд бас байна. Эсвэл өнгөрсний яг шийдэгдээгүй асуудлууд дахиад сөхөгдөж гарч ирэх магадлал бол маш өндөр байна. Ерөнхийдөө энэ асуудалтай жоохон урт удаан хугацаанд явсан юм уу гэж харлаа. Ягаад ч юм. Гэхдээ яг энэ асуудал бол яг ингээ хаяаг нэг гарч ирэнгүүтээ буцаа нэг байхгүй болчдөг. Тэнгүүдээ дахиад нэг гараад явцдаг. Ийм нэг амар урт удаан хугацаанд явсан асуудал байж болно. За энэ маань болохоор хүн хоорондын харилцаан дээр орж ирж болж гин. За эсвэл ажил төрөл дээр бас нэлээд орж ирж болно. За ямар ч хэсэн ийм нэг амар ийм дэгэн догонтой явсан асуудал байгаа юм байна. За зүгээр жишээ аваа ярьлаа гэхэд ингээд ханиадыг бид нэртэй 7 хоног ингээ бүтэн эмчилж иж яг идгээд яг тэндээсээ салдаг те. Тэгсэн таны энэ асуудал болохоор яг та яг ингээ 2 хоног ханиадны мууга за гайгүй болчлоо доо гэж бэжсэн чинь яг дахиад ханиад нь сэтэрчдэг те. За тэгээ дахиад 3 хоногийн мууга за дахиад гайгүй боллоо гэсэн бүр хүндэрчдэг. Энд яалтчгүй нэг тиймэрхүү энерги орж ирээд байна. За энэ маань болохоор хүн хоорондын харилцаан дээр байсан байх боломжтой. За ерөнхийдөө нэг хүнтэй жоохон таагүй харилцаатай дууссан ч юм уу. За тэнгуүтээ тэрэндээ бас таны яг сэтгэл хорогдоод за энэ хүнээс нэг уучлалт гуйчихсан да гэдэг ч юм уу. За хэрвээ хайр дурлалын хувьд бол би энэ хүнтэй буцаж нийлмээр байна. За эсвэл нийлэхгүй маа гэхэд би ядаж энэ хүнийг би ингээ гомдооцсон бол уучлалт гуймаар байна. Ядаж ингээ ивэ олмоор байна гэсэн энэ нэрийг бол амар гарч ирж байна. Тийм тэнгуүтээ энэ бол ялцчгүй л яг таны өнгөрсний асуудал байна. За эсвэл өнгөрсөнд яг энэ асуудал эхлээд яг одоо хүртэл яг дуусаагүй явж байгаа асуудал нь яг нэг тиймэрхүү энерги нь бол илүү давуу байна. Та яг энэ асуудлаас ингээд яг ингээд сэтгэлээрээ холцсон байгаа ч гэсэн яг бодит байдал дээр ингээд яг 3D ертөнцид дахин гарч ирээд байгаа болохоор
яг мартыг гэсэн ч мартаж чадахгүй бас нэг тиймэрхүү нөхцөл байдалд орсон юм шиг бол санагдлаа. За ажил карьерийн хувьд бол энэ маань бас мөнгө санхүүгийн асуудалтай бас байж болно. За тэнгуүдээ яг бүрэн дүрэн шийдэгдэх боломжгүй яваад байгаа тиймэрхүү асуудал бол байна. За тэнгуүдээ энэ асуудал дээр маань болохоор та яг энэ шийдвэр гаргах хэрэгтэй байна. Яг 10 дугаар сартаа багтаад. За эсвэл 10 дугаар сартаа ядаж юу зөв, юу буруу гэдгийг яг тодорхой олж харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд ер нь бол нэлээд гацсан байдалд орох шинжтэй байна. Та ч гэсэн яг өөрөө мэдж байгаа юм шиг байна. За та яг энэ л асуудлыг шийдээд яг энэ асуудлыг нэг тийш нь болгоод яг сэтгэл санааны хөвч тэр яг 3D ертөнцөж тэр амар тайван суухгүй бол яг таны амьдралыг дараагийн шинэ чаптер эхлэхгүй байна. Танд шинэ боломжууд юу ч гарч ирэхгүй байна. Бүр ингээд боломж нь хаагдсан байна гэдгийг та олыг тодорхой хэмжээгээр биш бүр нэлээд сайн мэдж байгаа юм шиг бол харагдчихээн. Тэгэхээр 2 дугаар группыг сонгосон хүмүүс маань 10 дугаар сарын яг гол чухал үйл явдал гэвэл ерөөсөө л яг тэр чигээрээ яг шийдвэр гаргалт харагдчихээн. За хайр дурлал байсан ч гэсэн за харилцаагаа авч үлдэхгүй юу? За үлдэхгүй байсан ч гэсэн уучлалтгүй, өршөөй гэсэн яг нэг тиймэрхүү шийдвэрүүд гарах хандлагатай байна. За ажил төрөлтөр ч гэсэн за энэ асуудал маань бүтсэн ч бүтээгүй ч ядаж би зүгээр энээс ингээд салмаар байна, хол баймаар байна. Тэгэхгүй бол миний амьдрал ингээ урагшлахгүй байна гэсэн яг тиймэрхүү энерги бол нэлээд давуу байна. Тэгэхээр ерөөсөө энэ шийдвэр гаргалт нь бас таны амьдралд ер нь бол яг бага зэрэг биш маш том нөлөөтэй байгаа болохоор энэн дээр бас сайн бодолцож үзсэн шүү гэж энэ дээр харагдчихээн. Ягаад тэгэхээр яг энэ таны яг энэ асуугаад байгаа асуудал чинь амар controversial гэхээр нэг хоёр талтай, амар их сайн муутай, хүмүүсийн хар цагаан хилэн бас яг тиймэрхүү юмнаас жоохон холуур байгаад яг хүмүүсийн хэлж байгаа үгийг бас авахын аваад гийхин гийхгүй бол яг бүгдийг нь өөр дээрээ тусгаж авах юм бол таны энерги чинь өөрөө бохирдоод жоохон хүнд болоо явчин шүү гэдгийг бас хэлмээр байна. За одоо болохоор за 10 дугаар сард ажил карьер ямар хөө байна вэ гэж үзье. 10 дугаар сарын 2 дугаар бүлгийн маань ажил карьер за одоо болохоор 10 дугаар сарын 2 дугаар бүлгийн маань хайр дурлал 10 дугаар сарын 2 дугаар бүлгийн маань хайр дурлал ямар хөө байна вэ? Сарын 2 дугаар бүлгийн маань хайр дурлал. За окей, нэг доор нь. За одоо болохоор 10 дугаар сарын маань 2 дугаар бүлгийн маань мөнгө санхүүгийн тал дээр за та хэрвээ 1 дугаар группт бас эргэлдэж исэн бол яг 1-2-ын донд сонгож чадахгүй байсан бол ерөөхдөө энэ группийн маань энерги 1 дугаар групптэй нэлээд төстэй бол байна. Тэгэхээр та хэрвээ бас 1 дугаар группыг сонгох гэсэн бол
бас сонсоод үзвэл танд бас хэрэгтэй мэдээлэл байж магадгүй юм байна шүү. За хайр дурлалаас биш. Ажил карьерээс эхлэе. За ажил карьер дээр маань за яг мөнгө санхүүгийн хувьд болон яг цаг зав зохицуулалт, тайм менежмент гэдэг зүйл дээрээ сайн ажиллахгүй бол яг нэлээд тэнцвэр нь алдагдах гад байна. За нэг бол хитрхийх орлоготой болоод, нэг бол хитрхийх зарлагтай болоод, за эсвэл ингээ нэг өдөр нь амар завтай сууж ийснаа нөгөө өдөр нь маргааш нь ч юм уу гинт ингээ амар их ажилтай болчдөг. Нөгөө тэр яг тиймэрхүү хэмнэл бол та идэд ерөөсө тохирохгүй байх гад байна. Тэгэхээр энэ two of coins гэдэг үзрийг зөв харуулж гаргаж ирэхин тулд окей, тайм менежментээ сайн хийх нь мөнгө санхүүгээ бас яг уртаа зориг тавиад яг өөрийнхөө мөнгөндөө эзэн шиг хандаад яг тгээ явахгүй бол бас яг энэний хажуугаар жижиг сажиг асуудлууд гарч ирэх гээд байж болзошгүй учраас за яг энэн дээр бол анхаарал өгөх хэрэгтэй. За тэгээ хоёрдугаар бүлгээ сонгосон хүмүүс маань за ажил карьер ажил дээр маш тайван байвал ер нь бол илүү үлзийтэй, илүү сайн танд ч гэсэн хамаагүй амар санагдана. Тэгэхгүй бол энэн дээр бас яг хувийнхаа амьдралын сэтгэл санааг ажлынхтайгаа битгий хойлоорой гэсэн яг тиймэрхүү мессеж бас ягаад ч юм орж ирлээ. Тийм ерөнхийдөө бол за яг зүгээр л яг нэг үгээр хэлвэл сэтгэл санаагаа доктортой байх шаардлагатай байна. Тэгэхгүй бол за яг уу амьдралд нь ингээ ихчнэн олон үйл явдал болж байгаа ч гэсэн хэрвээ та яг саяны миний хэлсэн хоёр зүйлийг яг эрхэмлээд явбал одоо ажил карьер дээр бас илүү амжилт гаргах боломж нь өндөр байна шүү гэдгийг хэлэх нь зөв баха. За хайр дурлал дээр бол 10 дугаар сард та хэдийн хувьд маш тийм айгуу гоё хөнгөн энергитэй хөгжилтэй сар болж магадгүй. Ягаад тэгэхээр хэрвээ энэ группыг сонгосон яг сингл хүмүүсийн хувьд бол та хэд маань краштай болох боломж байна. Эсвэл та хэдийг бас нэг хүн крашлаа гараад ирж магадгүй. Тиймэрхүү боломжууд айгүй их байна. Ямар ч үсэн 10 дугаар сартаа та хэдэд бол хайр дурлал дээр нэг амар тэгж алсын зайны юм төлөвлөөд байх шаардлага бол харагдахгүй байна. Та хэдэд ч гэсэн тийм сонирхол бол нэг байхгүй байх шүү байна. Яг ингээ зүгээр л амар юм чухал үерхэл харилцааг яг эрхэмлэхээс илүү та хэд маань зүгээр краштай болоод амар гоё хөнгөн энергитэй магадгүй тэр хүнтэй харьцаа явдаг ч юм уу те. Бас яг нэг тиймэрхүү энерги байна. За хостой хүмүүсийн маань хувьд бол 10 дугаар сард харилцааныхаа хувьд чухал шийдвэрийг амар гинтийн байдлаар гаргахгүй байхыг эрхэмлэнэ. Бас яг дөнгөж үерхэд удаагүй байгаа бол энэ хүнтэй яг холын харилцаа гэдэг зүйлийг харж эхлэхээс өмнө та зүгээр яг эхлээд өөрийнхөө яг сэтгэл санааны байдал яг аз жаргал би энэ хүнтэй байхдаа аз жаргалтай байж чадж гинөө, би гоё догдолж чадж гинөө гэсэн тиймэрхүү зүйлс дээр илүү анхаарах нэ. За мөнгө санхүүгийн хувьд маань бол 1-р групптэй ерөөхдөө төстэй байна. За 10 of Wands гэхдээ танд яг 10 дугаар сард мөнгө санхүүгийн хувьд нэлээ их үүрэг хариуцлага орж ирэх байх. Тэгэхээр бас хамаа намаагүй шийдвэр гаргаад яваад байж болохгүй. Гэхдээ яг таны яг зөв гэж бодож гаргасан шийдвэрүүд бол маш амжилттай байна. Таны орлого сайн байна, ашиг сайн байна. Амжилт бас айгүй сайн байна. Гэхдээ яг таны зарим яг мөнгө санхүүгийн
холбоотой төлөвлөгөөнүүд ч баг зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ нэг амар тгийс санаа зовоод байх асуудал бол биш. Ер нь бол жоохон minor жижигхэн асуудлууд гэсэн үг. За тэгээд та хийх хэдийн маань 2 дугаар бүлгийн маань нэрэг за ерөнхийдөө бол энэ хүрээд дуусаж байна. За тэгээд та хэрвээ энэ мэргийг үргэлжлүүлж сонсохыг хүсвэл за энэ бичлэгээ би нэмэлттэй хийж байгаа. Тэгэхээр би яг нэмэлтний бүх мэдээллийг description хэсэгт оруулаад тавьчих болохоор за та тэндээс мэдээлэл авч болно шүү. За тэгээд энэ мэргийг маань цаг заваа гаргаж үзсэн та бүхэндээ баярлалаа. Маш их баярлж байна. За тэгээд 10 дугаар сард нь яг ажил кэрээр хайр дурлал мөнгө бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. Дараа дахиж орж ирээрэй. За сайн байна уу? 3 дугаар группийг сонгосон хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За эхлээд та хэдийн маань болохоор энергийн шалгалтыг хийж өгье. 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань одоогийн энерги ямар хөө байна вэ? 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань одоогийн энерги. Окей. За та хэдийн маань хувьд болохоор ойрд жоохон хүмүүстэй муудалцсан, маргалцсан. За тэгээд тэрнээсээ болоод жоохон сөрөг энергийг яг өөртөө авцсан байж магадгүй юм шиг харагдаж байна. Ер нь бол ингээд хин нэгэнтэй юм уу хүмүүстэй үйл ойлголцол гарсан. За тэгээд тэрнээсээ болоод яг ингээд жоохон шудраг бус юм шиг санагдаад тэгээ яг ингээ асуудал ингээ жоохон нэг тийшээ болохгүй ингээ зүгээр л ер нь бол яг энэ асуудал яг ингээ би бинээсээ уучлалт гуйж дуусаагүй одоо зүгээр шууд ингээ маргалтчаад яг тэр үйл ойлголцлоо ингээ засаагүй яг үлдсэн юм шиг харагдаад байна. За тэгээд та яг энэ хүн хоорондын харилцаанд юм уу яг ийм ажлын хамтрагч юм уу эсвэл босс гэдэг ч юм уу те. За яг энэ асуудал дээр яг таны хувьд бол амар их сэтгэл цаг зав гаргасан. Яг өнгөрсөн хугацаанд бол ер нь бол амар их цаг зав зарцуулаад санхүүгийн хувьд ч гэсэн танаас тодорхой хэмжээгээр мөнгө гарсан байж болно. Эсвэл зүгээр л нэг за энийг би ингээд урт удаан хугацаанд хийн шүү. Эсвэл би энэ хүнтэй ингээд урт удаан хугацаанд харилцаатай байна шүү гэсэн яг нэг тиймэрхүү бодолтой байсан юм шиг байна. Тэнгүүтээ тэр нь одоо яг яаж өөрчлөгдсөн бэ гэхээр та бол жоохон шантрах маркийн болчиж жоохон burnt out мэдрэмж аваад те за энийг ингээ хийсэн чи яалаа хийгээгүй байсан чи яалаа гэд одоогоор яг энэ нэг байгаа асуудлаасаа жоохон хоошоо суугаад байх шиг байна. Тэгтээ танд яг энэ асуудлыг шийдэх сэтэл бодол бол байгаа. Зүгээр ингээд окей яг одоо бишээ би ингээ жоохон залхацсан байна гэсэн байр суурьтай байх шиг байна. Тэнгүүтээ яг таны хувьд болохоор яг одоогийн байдлаар жоохон юм хөнгөн мэдрэмжтэй баймаар байгаа юм байна. Одоо яг энэ магадгүй ингээ өмнө нь ингээ нэг асуудлыг амар чухал гэж авч үзээл амар их цаг хугацаа яг тиймэрхүү юмаа зарцуулсан байгаад идэг. Тэгсэн чинь нөгөөх нь ингээ яг ингээ таны санснаар болохгүй болонгот окей би одоо ингээ миний сонирхлыг хөдлөх зүйл алгаа, миний сонирхлыг хөдөлгөж чадах хүн алгаа гэсэн яг нэг тиймэрхүү энергитэй болчиж тэнгүүтээ танд одоогоор яг юм чухал асуудал шийдвэрлэгч гэдэг юм уу чухал асуудлын талаар бодож үзэх энерги бол жоохон үлдээг юм шиг байна.
та бол одоо зүгээр л яг юм Page of Cups шиг амар гоё хөнгөн юуч бодохгүй те ингээд таалагдсан дуртай юмаа хийгээл цаг хугацаа цаг нар тиймэрхүү юмд баригдахгүй яг тийм амар гоё чөлөөтэй байхыг бол хүсэж байх шиг байна. Тийм ер нь бол ингээд нэлээд залхсан мэдрэмж авцсан болохоор окей би яг зүгээр л ингээ яг гоё өсвөр насны хүүхчиг баймаар байна гэдэг ч юм уу. Би зүгээр л ингээд юу ч бодохгүй хиймээр байна гэсэн яг нэг тиймэрхүү энерги бол байна. За хэрвээ энэ энерги тарч ивэл яг таны групп мөн гэсэн үг. За биш байвал та бас нөгөө хоёр группыг маань сонсоод үзээрэй гэж хэлмээр байна. За одоо болохоор 10 дугаар сард юу болох вэ гэсэн 10 дугаар сард яг 3 дугаар группийн өвдөд ямар үйл явдал чухал байх вэ? 10 дугаар сард ямар үйл явдлууд чухал байна вэ? Окей, энэ дээр бол дахиад гарч ирж байна. Та бас 10 дугаар сарда ямар нэгэн таны амьдралд томоор нөлөөлөх юм уу? Яг тиймэрхүү шийдвэр гаргалт талтай бол ерөөсөө юм байхгүй байна. Өөрөөр хэлбэл ерөөхдөө ер нь бол жоохон юм урсгалаараа амьдрахыг хүсэж байгаа гэх юм уу? Яг нэг тийм окей надаа юу л болов болог гэсэн яг нэг тиймэрхүү энерги бол айгүй их байна. За тэнгуүтээ энэ дээр болохоор Four of Swords дээр яг дахиад харагдаж байна л та. Та бол яг нэг таныг нэг амар шантраагаа залхаацсан асуудлаас жоохон хэсэг завсарлага аммаар байгаа гэж гарч ирж байна. Тэгээд завсарлага авахад миний зүгээс бол нэг амар тэгэж буруудаад байгаа юм бол харагдахгүй байна. Та хэрвээ өөртөө ингээд сэтгэл санааны хувьд ч тэр магадгүй бас бие мах бодорч тэр ингээ өөртөө амралт өгөх хэрэгтэй гэж бодож ивэл амралт өгөхийг ер нь бол дэмжиж гин нэг амар тэгж буруу юм бол байхгүй гэдгийг хэлэх нь зөв байхаа. За тэнгуүтээ 10 дугаар сарда ямархуу үйл явдлууд чухал байх вэ гэж харсан чинь за яг таны номер 1 юм бол та амралтыг хүсэх юм байна. За дараа нь та юу харах вэ гэхээр та яг юм бие даасан байдлыг хүснэ. Эсвэл ингээд бие даасан болохын тулд яг тэр урдаа шинээр зорилгууд гаргаж ирж тавьдаг ч юм уу. Эсвэл хуучин зорилгоудаа сэргээгээд яг энэ сараас бол эрчтэй хөдөлж эхлэхээр бол харагдаж байна. Ерөнхийдөө мөнгө санхүүгийн хувьд та бие даахыг хүсэж иж болно. За эсвэл зүгээр л ингээд амьдралынхаа асуудлуудаа бусдаас ингээ хамааралгүйгээр шийдчихдэг те. Амар гоё тийм бусдаас ерөнхийдөө хамааралгүй байхыг хүсэж байна. Бас тэр утгаараа та бас бусдаас бас нэг амар тэгж тусламж аваад ахыг илүүд үзэхгүй болов. Ерөнхийдөө бол за окей би энэ чинь ингээ миний асуудал тийм болохоор би өөрөө шийднэ. Надад ингээ ямар нэгэн тусламж зөвлөгөө тиймэрхүү юм бол надад ингээ шаардлага байхгүй. Ягаад гэвэл бас би ингээ өөрийгөө чадна гэдгийг мэдчихэж байгаа учраас гэсэн айгүй тийм гоё чөлөөт нээлттэй сэтгэлгээтэй яг нэг тиймэрхүү бол байх юм байна. За тэгэнгүүтээ окей энэ сард жоохон тийм ностальжик сар болж магадгүй. Одоо нэг өнгөрснөө эргэж дурсах гэдэг юм уу? Та бас хүүхэд наснда байсан газараа очиж болно. Эсвэл хүүхэд насныхаа дурсамжийг сэтрээсэн тиймэрхүү үйл явдлыг дахин давтагдах бол боломжтой. За эсвэл та яг хүүхэд наснда сонсдог байсан дуугаа олж сонсох, хүүхэлдэйн кино үзэх гэдэг ч юм уу те. За эсвэл бас яг төрсөн нутагтаа очих гэсэн
бас тиймэрхүү агуулгатай байж болно. Тийм ерөнхийдөө бол энэ сарын таны нэрэг айгүй тийм гоё хүүхэд шиг байхыг хичээсэн. Ер нь бол амар тийм хөнгөн нэрхтэй байхыг хүсэж байна. Ямар нэгэн тийм хүнд асуудлуудтай орооцолдохыг хүсэхгүй байна, шийдэхийг ч хүсэхгүй байна. Яг өмнөх асуудлуудаа. Тэгэхээр бас нөгөө бодлын та одоо цагтаа яг жаргалтай амьдрах гэсэн зүйлийг яг амар чухал зүйл болгох байх гэж харж байна. 10 сард бол тэнгүүтээ та бас магадгүй удаан харилцаа холбоогүй байсан хүмүүстэйгээ уулзах бас боломжтой. Тийм эсвэл ингээд танд амар юм soulmate мэдрэмжийг өгсөн тиймэрхүү хүмүүстэй бас уулзах боломжтой. За бас шууд утгаараа цөөн хэдэн хувийн хүмүүст бол бас soulmate-тэйгээ уулзах боломжтой сар байна. Ерөнхийдөө 3 саванаас яг боломжууд бол маш өндөр байна. Яг энэ Six of Cups гэдэг энергийг бол маш олон зүйлээс мэдэрч болох нь байх шүү гэдгийг энэ дээр бас дахиад батлаад өгч шиг харагдаж байна. Окей, тэгэхээр та за эсвэл бас амар тийм удаан хийхийг хүсээд мөрөөдсөн, аль хүүхэд наснаасаа мөрөөддөг байсан яг нэг тиймэрхүү юмаа бас туршиж хийж үзээ. За тэндээсээ амар гоё аз жаргалыг мэдрээд яг энэ хоёр хүн шиг ингээд амар гоё бүжиглээл те юу ч бодохгүй амар гоё жаргалтай байж ах бас боломж нь бол байна. За ерөнхийдөө энэ сарда та хэд маань өөрөө өөрсдийнхөө аз жаргалыг өөрөө өөрсдийнхөө мэдрэмжийг бол дээдлэх нэ. Энэ маань бас ингээ харангуут нэг төрлийн өөрийгөө хайрлаж байгаа, хайр болчихж байгаа. Яг энэ өөртөө завсарлага авж байгаа. Өөрийгөө ингээ жаргалтай байхыг хүлээн зөвшөөрж байна гэдэг чинь бас та хэдийн 10 дугаар сарын энерги маань бол маш гоё байх нэ. Гэхдээ танд бас нэг ингээ таагүй санагдаад болцшгүй яг тиймэрхүү зүйлс гэх юм бол бас яг энэ нөгөө нэг өмнөх одоо яг энэ шийдэгдэхгүй байгаа хүн орондын харилцааны асуудал нь бол байх боломжтой. Магадгүй нөгөө хүн чинь таныг худлаа ярьж таарсан ч юм уу те. За эсвэл таны ингээд араар чинь таныг жоохон муулцсан ч юм уу. Жоохон тиймэрхүү зүйлсийг та яг олж мэднэ. Тэрнээс энэ дээр бол яг дахиад нөгөө нэг янз бүрийн үйлдэл хийхгүй шийдвэр гаргахгүй гэдэг нь бол яг энэ дээр харагдаж байна. Тэгэхээр та яг иймэрхүү жоохон ховж жоохон юм нэг таагүй юмнууд сонсох юм бол тийм ер нь бол зүгээр сонсоод өнгөрөх болохоос биш. Таны яг энэ сард ингээд нөгөө чухалчилж авч үзээд байгаа зүйлүүд нь болохоор ингээд шал өөр зүйл байгаа болохоор за яг зүгээр яг ийм энерги яг хальт орж ирээд гарч ирэх боломжтой гэдгийг зүгээр ингээ харуулж байгаа шүү. За одоо болохоор ажил хайр мөнгө гэд 3 хувааж авч үзэн яг баталгаажуулаад гэх юм уу? Тэгэхээр энэ дээр бас Nine of Coins бусд нь бол ерөнхийдөө яг амьдралын ерөнхий байдал яг аз жаргал гэдэг зүйлтэй холбогдож байх шиг байна. За тэгвэл одоо 10 дугаар сарын 3 дугаар группийн маань ажил карьер ямар хөө байх юм бэ? 10 дугаар сарын 3 дугаар группийн маань ажил карьер. За окей. За одоо тэгвэл 3 дугаар группийн маань 10 дугаар сарын хайр дурлал ямар хөө байх нь вэ? Окей. За 3 дугаар группийн маань 10 сарын мөнгө санхүү нь ямар хөө байна вэ?
Окей. За нэг авна. Нэг санхүү маань яг ямар хөө байх вэ? За 10 дугаар сарын хувьд маань хэдүүлэнгийнх нь ажил карьер болохоор ер нь бол таны санснаар нэлээд эргэх боломжтой. Таны урт удаан хугацаанд бүтээгүй байсан эсвэл таныг яг та ингээд өмнө нь бүтээхгээ болоогүй асуудал энэ сартаа бас шийдэгдчих магадлал бас маш өндөр байна. Ямар ч хэсэн ерөнхий энерги нь болохоор яг таны яг 10 дугаар сарын ажил карьерийн үр дүн бол танд ерөөхдөө маш ихээр таалагдана. Та бол яг 100% бүрэн дүрэн сэтгэл хангалуун байх бол боломжтой. Үр дүн нь таалагдана. За тэнгуүтээ бас яг энэ өнгөрсний асуудлууд шийдэгдчихэнгүүт яг энэ таны энергийн бүр илүү гоё болоод амар гоё болцсон байх юм шиг бол харагдчихээн. Ерөнхийдөө энерги нь буцаж нэлээд хөнгөрөөд ажил карьерээсээ авах аз жаргал мэдрэмж нь бас айгүй сайн нэмэгдэнэ гэж гарч ирж байна. Тийм хэрвээ та ийм тодорхой өнгөрсний талаарх ажиллаа эсвэл ийм шийдэгдээгүй асуудал асууж байгаа бол за эднэрээ та бол 10 дугаар сарда яг шийдэл гаргаад яг нэг тийш нь бас болгоод цэгцлэх боломжууд бас байна шүү гэдгийг хэлэх нь зөв баха. За 10 дугаар сарын хайр дурлал гэд харсан чинь Ace of Wands, Five of Cups буруу за тэгээ Four of Wands гарч ирсэн байна. За Ace of Wands-ыг харахаар яг таны амьдралд шинэ хүн орж ирэх боломжтой. За эсвэл эндээс харахаар ингээд өмнө нь үерхчихсэн эсвэл өмнө нь ингээд за энэ хүн миний хос мөн байж магадгүй дээ гэд харж исэн яг тийм өнгөрсний хүн яг тань дээр бас холбогдож гарч ирэх боломжтой. Бэж та хэдүүлээ чинь энэ дээр Six of Cups гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ группыг сонгосон хүмүүс маань буцаад бас яг X-ууд нь холбоо барьж орж ирэх. За эсвэл ер нь тийм таны ингээд та өмнө нь энэ хүнийг крашилж исэн байж болно, урт удаан хугацаанд харилцаатай байсан ч байж болно. Яг өөртөө таарж байгаагаар яг мэдээллийг аваарай. Тэнгүүтээ та яг энэ хүнтэй ингээд буцаад эргэн нэгдэх боломжууд бас гарч ирнэ. Ерөнхийдөө тэнгүүтээ энэ үйл явдал нь болохоороо ингээд таныг ингээд амар гоё жаргалтай болгочихж байна. Та бол одоо би тэр хүнтэй юу яриад байгаа юм бэ? Би тэр хүнтэй угаасаа бүтэхгүй штэ гэж яг нэг тиймэрхүү бодолтой байсан бол бүтэх боломж нь бол бэн шүү гэж гарч ирж байна. Гэхдээ яг энэ бүх үйл явдал яг энэ яг хүн яг тань дээр ирсэн ч гэсэн та энэ хүнтэй байхыг сонгож болно, байхгүй байхыг ч сонгож болно. Гэхдээ та ерөнхийдөө энэ хүнтэй эргэн нэгдэх нийлэх хандлагатай бол байна. Энэ хүнтэй өмнө нь та бас юм жоохон таагүй харилцаатай дууссан ч юм уу эсвэл жоохон үйл ойлголцолтой дууссан байх бол боломжтой. Хэрвээ тийм бол ямар ч хэсэн 10 сарда яг энэ хүнтэйгээ учраа олох боломж нь бол гарч ирэх нэ. Тийм яг шинэ хүн гэхээсээ илүү амар юм зоригтой үйлдэл хийнгүүтээ яг ийм нэг soulmate vibe-тай хүн яг таны амьдралд бас буцаад орж ирэх боломж нь бол байна. За тийм яг хайр дурлалын хувьд бол нэг иймэрхүү байна. За хостой хүмүүсийн хувьд гэвэл харилцаандаа дахиж өөрчлөлтийн шинжилэлтийн цугтаа болж байгаа зүйлсээ ярилцсан, болохгүй байгаа зүйлсээ бас ярилцсан. Тэгтээ та хоёр бол амар тийм аз жаргалтай 10 дугаар сартай байх болно гэдгийг бас энэ дээр харуулж байна. За та бас хосын ярилцаан дээрээ эргэлзээч ч юм уу, за эсвэл 11 гэсэн ижил тоо харах, за эсвэл нэгийн тоонууд харж исэн бол ерөөхдөө confirmation буюу
баталгаа гэд ойлгочих болно шүү. За 10 дугаар сарын маань мөнгө санхүүгийн хувьд гээд харсан чинь за мөнгө санхүүгийн хувьд танд бол жоохон шудраг бус санагдаж магадгүй. Та ингээ ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулаад өгөөж хүртэнэ гэж бодсон байсан бол өгөөж хүртэх мантай баг ингээ алдагдaltaд ордог ч юм уу. Энэ бол зүгээр жишээ шүү за. Яг нэг тиймэрхүү ямар нэгэн нөхцөл байдлаар амар тийм шудраг бус санагдана. Эсвэл хин нэгэн танд зээсэн мөнгөө эргүүлж өгөхгүй байх. Тийм. Ер нь бол танд ингээд зөв биш гэж санагддаг зүйлүүд чинь яг болох гэж магадгүй. Учираас жоохон болгоомжтой байхгүй болохгүй нэ. Тэгтээ та яг мөнгө санхүүгийн хувьд урт удаан хугацаанд яг амар гоё юмнуудыг төлөвлөсөн байгаа бол 10 дугаар сараас хийж эхлүүл бүр амар тохиромжтой сар байна гэж гарч ирж байна. Яг тэгэхээр та энэ дээр яг ганцаараа бясалгаад бодоод хамаг юмнуудаа төлөвлөөд яг гаргаад ирэх бол боломжтой. Үйл хөдлөл авахд ч гэсэн айгүй тохиромжтой сар байх шиг байна. За бас та өмнө нь ингээд яг мөнгө санхүүгийн тал дээр амар урт удаан хугацаанд төлөвлөгөө гаргаад яг тэгээд явцсан бол энэ сараас хэрэгжүүлж эхлээрээ гэсэн тийм мессеж бас байна шүү. Тэгтээ та яг мөнгө санхүү дээр анхаарал явах юм бол яг гадуур хүмүүстэй уулзах гэхээсээ илүү яг ганцаараа цаг завыг өнгөрөөж яг төвлөрч суух гэдэг тал дээр нэлээд ажиллах шаардлага гарч магадгүй шүү гэж гарч ирж байна. За тэгэхээр 10 дугаар сарын мөнгө санхүү маань ерөнхийдөө нэлээд амжилттай байж болно. Гэхдээ яг энэ шудраг бос зүйлээс бол жоохон зайлс хийж өгөх нэ. За 10 дугаар сарын 3 дугаар группийн мэрэг маань энэ хүрээд дуусаж байна. За хэрвээ та бүхэн нэмэлтийг сонсохыг хүсвэл бас үргэлжлүүлээд сонсож болно шүү. Би бүх мэдээллийг нь description хэсэгт тавьчихна. За та бүхэндээ энэ мэргийг маань цаг заваа гаргаад сонссонд маш их баярлалаа. Энэ миний хувьд маш том дэмжлэг болж өгдөг. Цаашдаа ч гэсэн болж өгөх болохоор та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд 10 дугаар сарын ажил хайр мөнгө бүх зүйл дээр нь маш сайхан бүхнийг хүсье. Амжилтыг хүсье. За дараа уулзъя баяр таа.